хуурд чөлөвчснээ уршихаар халимгад хэл соёлоо мэдхгүй нэгэн үеийн хүн бий болжээ. Иймээс үндэснийхэн хэл соёлоо сэргээхэд сургуулийн сургууль хүмүүжлээс эхлэх хэрэгтэй гэдгийг халимгчууд сэргээр таньж олсон болохоор бага сургуулиас эхлэн өдөр болгон халимг монгол хэлний хичээл тохируулсан байна. Харин Баатарлаг туул жангарын үлгэр нь өсвөр жалуусын урмыг татдаг болохоор жангарыг хичээл төрлийн нэгэн уулга болгожээ. Утын аста, батый кишикте, ондин дырвын сакты, өсчі өргжі, ненегін, теңгір бәхетін, олын дәдіз бұрқты, өршәхі болтха. Бид элэстэй хотын нэгэн халимг баг сургуульд хүрч, тусгайлан жангарын хичээл орохыг сонсохоор боллоо. Туған жақта орын, бөмбін орын, ямаран орын бол жақын. Бөмбін орын, сета үлті орын. Чикі, әне үкіліға мәңкі орын, чикі, үкіліға мәңкі орын кешкелігіне. Әне орна әнтін, ондин ферін табын мәсні. Баатарлаг туул жангарын үлгэр нь өсвөр жалуусын урмыг татдаг болохоор жангарыг хичээл төрлийн нэгэн уулга болгосон юм байна. Тавын сайы ғазырды бүйіріл жақ орын ұтып. Тегат тері бүйіріл жақы ғазыр, ямаран ғазыр бол жақын. Улка, мутка, уста, ғазырды бүйіріл жі бәне. Чикі, ямара юн бәне тері ғазырдың. Әне орында ән мұсқын саған ұлы, болын кейдің дөмбі қол, деген Örgün Beş davar köverdi değerli geçkelikten çıkıyor. Kögünün kurdun hamgiga çıgılsın, arslıngudun çiğerin hamgiga çıgılsın, derdin talan, beçin hayin ötük noldan orasın, ükümüga mümkün ırta, örgüncde Harın tağın mesni dürek derdük, ürgünüga hamrin keler, zoneuga namrar, darha kiyitin har, halkı halın har, ses sevgisin sayıkta, bir gisin kurtta, bulgin arın bolna. Туман гажрын хол халимг Монгол энэхүү дасал дууныг сонсоход үндэс ухсаа нэгвэл соёлын харьцаа ойрхон болдгийг улам ухаар. Уламжлалт хэл соёл жишээлбэл жангар туулыг уламжлах дээд үеийн уламжлал ба амьдрал жан жаншил тасрах буюу өөрчлөгдөхийг дагалдан манай үндэстнээ шилдэг өв соёлоо хойч үрстэй хүргэж чадахгүй байна гэж манайхан үздэг. Гэтэл халимгийн байдлаас харахад уламжлалт туул жангар үнэнхүү сайхан уламжлагдан чадаж байгаа нь жангарын үн чэнийг жинхэнэ таньж чадсны учир юм. Ер нь баруун Монголын туулч ба сонсогч нар дээр үед жангарыг жинхэнэ түүх мөн гэж итгэсээр ирсэн юм. Түүх гэж итгэсэн болохоор жангарын нөлөөг үнэлэхийн аргагүй их байсан. Өнөөдрийн биднээ жангарыг хүлээн авч байгаа овор сэтгэлэг болон тэр үеийн хүмүүсийн овор сэтгэлэг тэнгэр гажрын жөрөөтэй байжээ гэдгийг мэдрэн зөвшөөрвөл сая жангарыг жинхэнэ ойлгож чадна. Баатарлаг туулсан тэдний итгэдэг түүхийг орлон оюун санааны гоожин шаардлыг хангадаг ажээ. Бидний үжиж үхээ ойрдчууд одоо хүртэл туулсан үедэн хэвээр оршиж, одоо хүртэл туулсан сэтгэлэгтэй амьдралд нь туулсан хөвшил хэвээр агаад энэ нь бүрэн төгс биш боловч ямар ч гэсэн тэдэнд дотн тэдний мэддэг дуртай зүйл нь хэвээр байна гэж Владимир Зов хэлсэн байдаг. Бид халимг улсад оцсны нэгэн жирлэг бол амьд хэл аялгуу гэдэг нэртэй Монгол халимг хэлний их сурвалжийг нээн ашиглаж хамгаалан хөгжүүлэх олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохын төлөө юм.
Энэ хуралд Оросын холбооны бураад халимга Монгол улс ба Москва, Петербург зэрэг хотоос ирсэн олон алдарт монгол эрдэмтнээр оролцож монгол хэлэнд тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай өргөн ярилцлага орнуулж сайхан санал дэвшүүлж хэлээ. Манай монгол улсууд сая нэг учиртай нэг утгатай манай хэлчээс халим хэлчээс одоо манай монгол хэл байна. Харин нэг түүний аялагын юм тусгай хэл болоод нэг яасан өөрчлөгдсөн байна уу? Тийм юм байна. Тэгэхээр манай халим хэлчээс бусад монгол хэлнүүдчээс тосстаа тэр монгол хэлнүүд байна. Бүгдээрээ тэднэд хамгаалаад цааш нь хөгжүүлэх явдал манай үүрэг байна. Халимгийн сургуулийн оюутад бас их хурлын завсраар жангар хайлж ирсэн гişтэд сонирхууллаа. Энэ нь хурал иргэсэд гүнжгийн суглал үлдээсэн. Яруу найргийн сэтгэл бүхнээ уугаан их аливаа уран чухлын ерөнхийлөл гэгдсэн тулаас хүн бүхэн сонирхолтой зүйлэн олж харддаг юм байна. Энэ өдөр эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэд халимгийн тал нутагт салхинд гарахаар мордлоо. Холоос ирсэн хамгийн хүндэт гич нарда тусгайлан хөдөө нутгийн халимга онцлогтой хоол чайгаар дайлж хэл соёлын хамгаалж хөгжүүлэх ажлынхаа тойронд нэн олон үнэтэй зөвлөлөг олохын төлөө энэхүү чөлөөт жугаачлыг зохион байгуулсан юм байна. Энэ удааны хурлаар дамжиж олсон зөвлөлөг сануулгыг халимгийн талынхан дараахан засгийн ордондоо мэдүүлж хэрэгчөөтэй бол хуулийн хэлбэрээр зарим саналыг батлах зорилготой юм гэнэ. Халимга улс өөртөө хуул гаргаж хэрэгжүүлэх эрхтэй. Зөвхөн гадаад харилцааваа чирэг дайнаа эрх нь Оросын холбоонд хараалгаддаг юм байна. Халимга хойноо 이게 대리지 우주 간주 öykünlerin üldesin zangasın dedi atkar berci tenkene en halmık en burat en moğu soğar dedi moğu kutmuş. Önce kezene halime bulsa köyüne kalsın sen emskülümüzden giyade yorlat semcer oradık göstermeyiz halime bulsa. Халимга хэдийгээр бусад Монгол ястантайгаа харилцаагүй удсан боловч хэл соёл Монгол орон шинаа нэлээд сайн хадгалж байна. Мөн ч хэл соёлоо нэн сайн хадгалахын төлөө ажиллах уран мэтгэл төгс дүүрэн байна. Жангар туул Монгол жаргон хадгалж үлдсэн халимгчуудын ирээдүйг төсөөлөхөд нарны гэрэлгээгээ дүүрэн санагдана. Бид хүүхэд өнөрд хий гэж санаж байгаа жилээ хинээ чүмэн жорхтой хийж вэ гэж сургадаг юм. Учир нь бид бол монгол хүн хинээ чүмэн чараа алдах учиргүй юм а гэж тэнхгийн хүн бидэнд ярьж байсан. Жангарын туултайгаа халимга шинэ ертөнцид орноо. Түүх хэдийгээр өнгөрсөн учир боловч тэр нь одоо болоод ирээдүйн үргэлжлэл байгаа юм. Бид Орос орноор сурвалжлан явах думдаа хэнтэй уулзсан ч монголчуудын яруу алдар түүхийн тухайтай ярилцаж хаа очсон ч манай өг дээдсийн үлдээсэн улам мөрийг харж байлаа. Аз Европын сундалсан Монгол хаант улс байснаас өрн дахны утгуурлагын сэргэлт бий болсон